Энийг реклам тагч байгаа. Окей. Энэ гэрэгтэй хүмүүс зүгээр гэж бодоод би дараа нь voice over-тай хэлчихнэ. За энэ төлсөө сайхан танилцуулах чинь өмнөх бичлэгийг маань анзаарсан бол энэ төлс маань орсон байгаа тэрэн дээр. За тэгэхээр айгүй гоё ингээд түлхээд өгнөө маха эхлээд. За зорилго нь бол дүүгийнхаа хумсны одоо нэг мах хэсгийг нэг хүчрэггүй амир дэргэлдэж ухаад нэг тиймэргүй байгаа хгүй. Тэгээ өөрт нь ч гэсэн цэвэрхэн байлга нь давхар нэг юм хитүү санагдуулахгүйгээр өөрт нь тийг санагдуулахын тулд зөвхөн энэ төлсийг тэгээд хумсны мах авахч хайчтай ашиглаж байгаа. Мэдгүй та зүү мэж бодож байна уу сайн? What? За тэгээд хаачаараа сайхан махыг нь сав идэл аваад тэгэнгүүт араас нь шууд нэг бүшрийнхаа артлынхан тэр нэг бөөрийнхээ цагирхан хэсгээр тослогийн яг ингээд дараад гоё авдаг. Гэхдээ яг хөө нарийн үзүүл миний өмнөх бичлэгэн дээр илүү тодорхой гоё харагдчихэж магадгүй. Гэхдээ ер нь яг иймэрхүү л харагдана гэсэн үг. Тэгээд амар цэвэрхэн болчдөг. Харж байгаачлан манайд бол nail biter. Тэгээд хумс амар иддэг, хуруугаа иддэг гэхгүй. Тэгэхээр иймэрхүү хүмүүс ер нь л гэлэн бодолтойгоо тохиромжтой байдаг. Амар амархан хууларч барихгүй тий. Нэг тэгээд ер нь аваа хөрх ургуулж өгöd идэг гэсэн үг. За тэгээд нэг удаагийнхаа гоё хуурайгаараа хэлбэрийг нь гаргаад өгнө. Угс ингээм амар тулцсан хүмүүс байдаг болохоор маш болгоомжтой ингэж хэлбэрийг нь гарч өрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хүмүүсийн махыг ингэж хуурайтчих гээд байдаг болохоор энэ миний хэрэглэж байгаа хуурай бол маш зүгээр шүү. Хоёр тал нь ингэж юу яадаг. Хамгаалдаг тэр махыг ингэж зүсэж тус гаргахгүй нь бүр баталгаатай заяа. Тэг би энийг энэ газараас авсан. Зөөлхөн тэгээд хуурайгаараа бүх толиог нь сав идэл хуурайдаад хаачаараа дахиад өөсөв байна уу, дэсвэртээс арс байна уу тэдрийг ингээд авч байгаа. Ер нь бол ойлгомжтой ямар ч дэрэл хэрэглээгүй болохоор тодорхой хэмжээний өөсөв үлдэх нь бол баараагүй. Тэгээд ингээд нэг цэвэрлжүүл бас яг угааж магасны дараа бүр л хөөрхөн цэвэрхэн харагдана. За тэгэхээр маникюр маань зөвхөн энэ хайж ингээд дууссан. Одоо угааж ирсэн гарын нарцгаая. Дэш орсон. Тишмиг сахгүй. Нэлс. Жиптийн гэж сууж чамаа хөөн гэсэн аахгүй юу? Намайг тоглож байгаа гэж бодсон нэг. Унтаад зөө тэг надад тэгж яахгүй. Гардаа би хөөгчлээ гэсэн чинь яагаад? Гэсэн чинь мэдгүй намайг унтчихин гэд би чад хэлсэн шүү дээ. Гэсэн чинь би чамаа тоглож байгаа гэж бодчихсон шүү дээ. Би нийлсэн тэрийг хармаар байна. Би харуулж чаддаг шүү дээ. Уцааш шүү. Тэний юм шиг унтаад хөөгцсөн. Харин би харихт болж байсан. За би харъя л гэдээ явсан бэ. Тэг Монгол аав ээжтэй байх гайг байна уу? Яг бааранд ороход хэцүү байна уу? Тэг баар нь орох хэцүү. Тэгвэл зүгээр би ажил хийж гин, сургууль руу явж гин. Миний насанд хэр хөвгөд хийж байгаа бодортой гэж. 7 хоногт нэг удаа ажиллаж байгаа. Би өмнө нь улмар хайлж байсан шүү. Тэгэхээр ээж намайг юу ч хийдэг вэ намайг. Би юм хийж л байгаа шүү. Та нар л зүгээр намайг юм хийхгүй харах дуртай байхгүй юу? Дүүр цай ээж авах надад зөндөө мууллаа шүү. Муулах гэж би одоо үнийг хэлж байгаа зүгээр. Манай найз ээж аав нараад аюу чилээд гэзээ. Аюу гоё их тайжууд эднээс дийл өргөлж ээж аваад муухай юм аа. Үзээж яасан мэдгүй эднээс муухай кинод л удаас. Ягаад миш юу гэсэн мэдгүй юу гэсэн юу ч хэлээгүй. Юу гэсэн мэдгүй би ч ойлгоогүй тэрийг. Зүгээр нэг сайн үг тал оруулчих юм. Сайн уу гэж монголоор. Сайн уу гэж. Яа. Бра. Сайн уу. Нэг л зарим нь тэгэл меркред болох таахгүй би. Хоёр хураг меркред хийх. Тэг. Энэ одн аваад дунд нь одоо тийм зай үлдэх таахгүй. Энэ clear. Гадна тал нь сааралтай үлдсэн хар. Зүгээр зайтай аваад. Зайтай. Дүү аваад биш. Нэлээ болчихоо. Nee, би яг уух үедээ бас харчаа одоо далт гэж өгдөр. Тэгээ юу лээ. Хүн дээр зүгдэг юм усаа хэвчтэй. Зөндөө байгаа. Тэгээ тэгвэл би нэг сон хийх гэж байна. Наа чи юу юм тэгээд? Зүгээр л жийл. Та видео сайн идэх ихтэй юм та зүгээр. Энэ бол жаал гэлж үзүү бодсон. Nee, би ингээ voice over хийж штэ. Тийм, надад бас хийдэж би бас мэдмээр байна. Би амар гоё тайлбарлаж өгнө штэ. За энэ бол би амар сайн ярьдаг гардаа. Хөөе. Тийм ээ. Яа. За саяны хоол ингээд зүгээр бивэлтэр жийл байгаа. Яг саяны энэ жилээр
өмнөх бичлэгэн дээр ярьсанчлан extension буюу хумц урсгалт, тэгээд хатууруулалт, тэгээд янз янзын юмд ашиглаж болно. Тэгээд энэ жилээрээ би ингээ хумснууд дээр нь нимкэн давхарга явж өгöd. Тэгээд будалтаа эхлэж байгаа юм процесс харагдаж байна. Хатууруулагч жилээ тавиад дууссан. Одоо ингээ клинсертэй хөнгөөр арчаад будалт эхлэхэд бэлэн. Тэгээд та хэд мань анзарч байгаа бол би үргэлж хаард гээл тавьсныхаа араас хуурайдаж өөд сэвийг нь байхгүй болгож ингэж смут болгож иж будалтаа эхэлдэг. Ингэсний араас будалт эхлэх юм бол хамгийн төгсгөл буюу топ тавьсны араас та хэд тийм амар сүртэй одоо үрж хуурайдах шаардлагагүй болдог гэсэн үг шүү дээ. Одоо гэсэн. Хэдүүд хийчихсэн шүү дээ. Чи видео гэсэн. Би яагаад камер дээш хатууд Сая видео гэсэн. Юу өөр юм бэ нэг ч юм. Дишгоор тагс. Гэтэ миний бүгжүүд ахтаа байд. Хамт чигнээс амташ гэдэг. Юу нарийн хурд байна. Би мохорд биш. Тухомсаа яа тэр хумс хийх тохиол таа. Угаадаарай. Батаач. Угаа бодож л. Батдаггүй. Дахиад тамаа. Окей, хумс хийх тохиол гайхах шаад. Би гайхахтай биш. Мухач биш. Атэргүй. Алч. Чиний гаргаж ирэх. Ийм гараа тав гараад юм шиг байна. Алдаг шүү. Татуу яхаа бэлтгэв. Аа? Татуу яхаа бэлтгэв. Тэг би яг даагт алж байгаа. Доктор нам хүлээгээд л байсан байна. Салгаж гин үү? Бараг тийсэн. Би гимназд ороход би бас найз захтайсан болохоор тэгэл салсны даашууд бараг баах охтуудтай ярьж хэлсэн шүү дээ. Тэгэхээр юу ойлгох вэ? Гараа. Би охины хомс бодохгүй гэсэн бодоод ерөөсөө. Би бодсон юм. Нэг бодоорой за. Нэг охин сериус болцсон бит хоёр яваад ирвэ. Би бол хэдэн сар хүлээгээд юу болж байна хараад л би тгий заяа. Тийхгүй би харин бодохгүй гэдэг чинь юмс. Юу гэж? Ирээдүйд миний эхнэр бол яах вэ? Та бол туслана шүү. Эхнэр болох юм өөр. Сильвиа надаас ийм үе туслана гэсэн шүү дээ. Яа та туслахгүй гэж. Яа нэг гэр бүлийн гишүүн биш хүн надад ингэж туслаад байгаа. Ер нь тийм л байдаг шүү дээ. Гардаа гэр бүлийнхнаас гадуур хүмүүс сайхан байдаг шин. Тэн би нэг туслахгүй заяа. Яаж туслах? Тий баяжгаа мөнгө нэхэрээ заяа. За. Баяжгаар ч нэхгүй шүү дээ. Чи угаас өгөх хэрэгтэй юм чи. Өгөхгүй заяа төгөр би. Уу яахаа? Надаа одоо туслахгүй би тань туслахгүй шүү. Гэвч чи одоо бодуулах гэдэг юм уу? Үгүй наа тийм байх. Тэгээд ямар сериус ярьдیں۔ Би сериус байна заяа. За тэг нөгөө голдоо клэр харагддаг одоо бүгдээрээ зурж байна. Энийг бол би шууд нөгөө метал павдер хүлээж авдаг. Тийм хард тийм хар жилээр ингээд зурчиж байгаа. Тэг ер нь бол энэ дээр харагдаж байгаа шиг 30 секунд зураагүй. Энийг баг 2-3 минут зурсан гэж санагдаад байна. Тийм. Тэгээд энийхээ араас шууд металлаар үрдэг байхгүй юу. Тэхийн тулд доороо бүгдээрээ мат топ код явцсан байгааг анзаарсан байхаа. Ер нь бүгдэн дээр нь л мат топ код явцсан байгаа. Яагаад тэгэхээр бүгдийг ингээд улаан хараар ээлжилж будаад тэгээд сильвер кром өрөх байхгүй юу. За тэгээ нөгөө гарын сайхан ингээд бас металл юм од эдэн штэ. Од гэхүү цацраг гэхүү. Тэгээд од зураад яг голын уран дээр болохоор нэг юм би энэ голын ураг ер нь бол бенз гэж нэрлэдэг. Яг бенз бандаж шиг харагддаг байхгүй юу. Яг жоохон готик стайлч гэлэксэндээ зөв бенз стайл зөв. Тэгээд тэр сүүлийнх нь хураг болохоор юм хилэнц шиг харагдуулдаг юм жаруулт шиг тийм дизайнаар зурсан байгаа. Чи юу яа? Энэ. Okay. I don't care. You don't care уусаа. За одоо ингээд хөсөн хүлээсэн сильвер хромороо бүгдээрээ үрцгээх гэж байна. Тэг яг зөвлөхөд байна штэ тий. Иймэрхүү нарийн зурлага доор нь мат топ их төрөгцөн бол анханасаа одоо энэ спонж хэсэгтэй маш багыг аваарай заяа. Тэр ч юм зурлагнуудыг ингэж авах үедээ. Анаас их аваад тавьчихараас жоохон мат топон тэр чинь наалдаж үлдэх гээд байдаг. Тэгээд дараа нь чи заавал клинсертэй хүн, нарийн модон хүн өнгөрч мөн гэж ярьж марчихаа давхар ажил болох гээд байдаг байхгүй юу? Тэгэхээр яах нь жоохон багыг аваад хөнгөн дараад явахыг хичээгээрэй. Тэгээ анханасаа ингээд нөгөө сильвер хромо үрхтэй
цэвэрхэн хөнгөн аятайхан үрцэн байх юм бол ингээ араас нь нөгөө нэг цэвэр талынхаа одоо багс шүү дээ тий спонжисгээ ямар ч тийм хромгүй цэвэр талаар нь сав гэд ингээ хөнгөн дараа явчихад тэр тоос одоо биш нунтаг гэх юм уу? Нунтаг бохирлууд ингээд айгүй цэвэрхэн автагдаад явчихнаа. За энэ нөгөө гарийнх нь үрэлт тахгүй зүгээр би ингээд харахтай амар гоё satisfy юм байгаа болохоор дахиад нэмэд оруулчлаа. Бүгдээрээ энэ эрхийн уран дээрээ энэ тийм том got charm нахж байгаа байхгүй юу? Тэгэхээр за би цавуугаа ингээд сайхан тавиад наацсан байна. Энийг нөгөө би андуурд мат топор бодсон шүү. Металлаар зурлах юм гэж бодоод түүнээс биш энэ гадаргууг нь мат топор ямарч хэрэглэх шаардлага байхгүй шүү заяа. Шууд ингээд цавуугаа явлаа. Чармад тавилаа. Тэгээд иймэрхүү том чармыг заавал гэрэлт хийхээсээ өмнө нөгөө хуруу гэрлэж тэ флашлайтаараа бүгдээрээ тодорхой хэмжээний 5-10 секунд барьчаад тэгээд хийхгүй бол ингээ хүнд учраас эрхийн уруу үргэлж гэрэл рүү налуу байралтай ордог учраас ингээд далих, хөдлөх, унах магадaltaй учраас бүгдээрээ хуруу гэрлийг заавал нөгөө том лед гэрэл рүү орохоос өмнө ашиглаад бага хэмжээний хатаалт өгсөн байх ёстой шүү. Тэгээд дөрмийн дагуу гоё ийм силвер металл загвараа илүү гоё тодсохын тулд тэр гол хэсэгт гоё ийм жижиг ийм half ball одоо металл тавьж өгч байна. Тэгээ ингэснээр бас амар гоё царай оруулж өгдөг байгаа. Тэгээд ийм одоо тэн дээр харагдаж байгаа энэ 3 бол амар хөөрх харагдсан. Сэргээл ургаал явчихна энэ 3 маань. Гих мэдчлээ ингээд бас гоё чимэглээд явнаа. За энэ хэсэг бол цавуугаар хэдий наацсан ийм charm жижигэн чимэглэгнүүд байгаа ч гэлээ гэсэндээ бүгдээрээ топ тавихын өмнө одоо тухайн энэ металл болоо ингээд өтгөн тэмтэг зузаан топоор тойруулаад нэмгэн давхарлаад яваад өгнө. Ингэснээрээ давхар дахиад нэг топ тавигдах учраас энэ үн чинь чам дээр царын дараа дахиад ирэхэд металл болж ингээд үрэгдэж хар болохгүй бас мөн charm чинь хугарахгүй, унахгүй, зурагдахгүй яг л гоёороо ирнэ. Yes, за бүгдээрээ топ тавьцгаая. Энэ топ бол одоо яг энд гарч байгаачлаа энэ Орос бүтээгдэхүүн зардаг дэлгүүрээс авсан ийм genetic branding топ байгаа. За энэ топыг би бүр бас амар recommend хийн заяа. Яагаад вэ гэхээр бүтцэн үнэхээр супер юм. Шингэн биш, өтгөн биш, бүр яг medium заяа. Тэгээд дээрэс нь ингээд тавьчих жоохон байлгах хооронд уурсч морс нэг юм заарахгүй уян хатан гэсэн үг. Дээрэс нь амар гоё гялтгандаг. Тэгээд хамгаалалт маш сайн. Яг энэ crystal гэдэг шиг л ийм гоё топ байгаа. Тэгээ энэ топыг хэрэгжилж байна. Ямар сүртэй. Зүгээр автууж ах юм. Зүгээр ч уусаа хөр харагдаж тий чи гей байж болно. Энэ бол амч асуудал байхгүй. Би яг гей. Энэ хурд тавьчих. Юустэй тийм биш би алдаа гаргаж. Энэ хурууг мартсан гэж хэллээ шүү дээ. Би тэр уруугаа гэдэг ойлгоод шүү дээ. Би ямар онгоотой юм бэ? Ангаа ихтэй гэж. Онгоотой. Ангаа. Just онгоо. Ердөө л нэг онгоо. Мэдэн л та. Potential focus шууд хүмүүслээ. Энэ ураг мартцсан гэж огт бодоогүй шүү дээ. Миний ямар их гүнд 9 хүмүүсийн дээрээ топ тавилж явсан бол гэсэн. To be review professional. Ви тийм voice notification их болж байна. Унтсан. Мэдгүй юм. Би дахиад хийчихсэн. Өгчүүд би үрчээд угсаа хийлгэн гайртай аадэр. Чихэн гей юм шиг зан гаргадаг шүү дээ. Аадэр гараад. Үгүй. Яаж тухруудаа? Би яагаад түгэн гэж аа? Тэгээд аа. Гоч. За. Юу зүгцээ энэ дотор? Энэ нөгөө юу? Биш вэ. Тэгээ бугавч яваадсан 70 грамм билүү хэдэн грамм ордог энэ дотор. Арх уу? Үгүй. Энэ бугавч байсан. Үгүй. Бисээ бүр гайхалтай шүү дээ. Oh my god гэдэг. Хаана сууд вэ? Хэлэхгүй за. Тэгвэл 70 грамм алкогол брэслиг хайгаад л ташдас би. I don't know. Бигтэй грамын зүг санах хэлж чадахгүй. Алкогол брэслет гэвэл баг гараад ирэх юм шүү. Тийм баг тийм шүү.
Луиса гэж юм бэ? Бас найз хүн. Лесби юм. Би Найз охин гэрд лесби. эрэхтэй бас эмэгтэйчүүд дуртай. Их зүг найз хүн толгоор. Үгүй юу жуулах удаас. Эрдөө. Хөөе. Тэний хомсны юм үзээд аюу гоё гэдэг шүү удаас. Cute. Тийм найз муулаад байгаа удаас. Би бол найз том муулууд таттай айлхан заяа. Би чамд ямар найз юм уулсан? Та бүх найзууд тэнийг гэсэн ш та. Хизээ. Тэнийг найз тавыг санчлаа гэсэн ш та. Тэнийг найзуудаа сансаа. Зэ хартаа ингээд дууссан. Хёро тэр аргияс бэн нөгөө гараа. За. Готлын араа. Харуулах юм дий. Баа. Бай. Би хүмүүсээ баяртай гэсэн.